Өнөөдөр Монголын нийт ард түмэнд хандаад Монгол улсын төрийн тусгай алба Монгол улсын тагнуулын ерөнхий газарт хандаад Монголын үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгай тогтнолын дээр ажилладаг төрийн бус байгууллага, хуульч, өмгөөлөгч ийм хүмүүс гээд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. За энэ асуудал юу вэ гэхээр Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан өнөөгийн улсын хурлын гишүүн Лусан намсрын оюун эрдэнэ Монгол улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд ностой хор уршиг дагуулж байгаа ийм гэмт үйлдэл хийсэн асуудлыг шалгуулахаар бид Монгол улсын тагнуулын ерөнхий газарт хандаж байна. Та бүхэн санаж байгаа бах. Бид авилтаа хэмжих газрын дэрэгдэх олон нийтийн зөвлөлтөд хамтран 2026 оны 4 сарын 3-ны өдөр хэвлэлийн бахварлыг ордын зүүн талд лобби төвд хийсэн. За энэ асуудлаар үндэсний аюулгүй байдал, Монгол улсын тусгай тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой ностой асуудлуудыг гаргаж тавьж, за энэ асуудлыг Монгол улсын төрийн тусгай албад тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага шалгах ёстой гэдэг шаардлагыг тавьсан. За үүнээс хойш одоо бараг сарын хугацаа өнгөрлөө. Онцгой арга хэмжээ хийгдэг байна. За асуудлын гол шалтгааныг бүх одоо Монгол хүмүүс мэдж байгаа. 2026 оны 3 сарын 11-нд НТВ-гийн телевизийн лавгийн тойм нэвтрүүлгээр Лусан намсрын оюун эрдэнэ оролцож 5 цаг орчмын ярилцлага хийхдээ онц ностой зүйлийг ярьсан. Энэ бол улсын тухай асуудал биш. Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгай тогтнол, аюулгүй одоо эдийн засгийн асуудалтай холбоотой зүйлүүдийг хүндсэн байгаа юм. Та бүхэн санаж байгаа бах. Юу гэж хэлсэн бэ? За бид одоо хэлнэ. Та юм байж байгаа. За тэгээд тэр парламентын засвараараа халдах гэж байгаа бол бид ард түмний тэмцэлд төв талбай дээр бас дахин өрөөлнө гэж байгаа. 1937-38 оны хэлмэгдлийн үед ч амар ерөнхий сайдаас эхлээд Монголын төрийн дамжууд өөрсдөө хариуцлага хүлээгээд өөрсдөө одоо хэлмэгдээ явж байсан болохоос биш ард түмнээ хаглан бутаргах, эг нэгдлийн хаглах ийм үйлдэл хийгээгүй. 1990 оны хувьсгал ардчлан хувьсгалыг бид бүгдээрээ мэдж байгаа. Нэг цон хаглаагүй. Тэгээ хулганы нүхнээс хулганы хамраас цус гаргаагүй 50 хувьсгал хийсэн. Яг уу та гол асуудлуудаа багц. Би гол асуудлаа ярьж байна. Ийм нөхцөл энэ бол Монгол улсын тусгай тогтнол, оршин тогтнох асуудал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр зүйн Монгол улсын ерөнхий сайд байсан үндэсний аюулгүй байдал, геополитикийн бодлого, гадаад нөхцөл байдлыг мэдж байгаа хүний хувьд бол энэ онц ностой асуудал. Энэ нэг зүгээр нүүрсний хулгайны асуудал биш. Зүгээр нэг одоо нэг банкны лоорийн асуудал биш. Мега нэртэй олон төслүүдийн одоо авилга хийх хуулийн асуудал биш. За энэс гадна эдийн засгийн аюулгүй байдал шууд нөлөөлсөн харьбийн нэгэрээ байгаа. 10 тэрбум долларын алдагдлыг Монголын ард түмний нуруунд дээр өөрүүлэх өнөөдөр 40 тэрбум төгрөгийн долларын гадаад өртөө Монгол улсыг дахиад 10 тэрбум долларын гадаад өртөө болгох ийм асуудал байгаа. Энийг өнөөдөр нуун дарж ард түмнээс нууж улсын хурлаар хилцүүлэхгүй гэж байна. Хязгаарч авилгатай хатуу ширүүн тэмцэл хийдэг бүгд найрамдах ард улс манай хөрш Монгол улсын их хурлаараа ямар асуудал хэлцэх вэ? Авилгалаа яаж тэмцэх вэ гэдэг асуудал дээр хөндлөнгөөс оролцох ийм үйл ажиллагаа байхгүй гэдгийг бас хариуцлагатай хэлхийг хүсэж байгаа. Харьбийн нэгэрийг ил тод болгох, шалгуулах асуудлыг бид тавьж байгаа. За энэ харьбийн нэгэрийг ард түмнээс далд нууц хийсэн та нар Дубайн гэрийг мэдж байгаа. Монголын ард түмэнд мэдэгдэхгүйгээр гадаад очиж ийм одоо алдагдaltaй гэрээ хэлцээдэг. Энэний нэг адил харьбийн нэгэрийг ярьж байгаа. За аюул толгой асуудал маш ностой асуудал байгааг та бүхэн мэдж байгаа. 20 сая долларын аюул толгоогоос авч за Монгол улсын төсвийн даруулаагүй, төрийн санд даруулаагүй. За энэ мөнгийг бол хэдхэн компани аж ахуй нэгж гадаадын хүмүүстэй хуваан завьсан. Энэ талаар бол манай нэртэй эдийн засагч Баттурж Монгол улсын татвар Батцуур Монгол улсын татварын төлөгчдийн эрхшээ хамгаалах нийгэмлэгийг удирддаг хүнийхээ хувьд эдгэнтэн судлаач хүнийхээ хувьд олон жил судалсан. Тэгтээ судалгахдаа зөвхөн Монголын төдийгүй гадаадын их сурвалжуудаас судалгаа хийсэн. За манай Баттурж
хуульч энэ шударгаас хүний эрхийн төлөө олон жил тэмцэж байгаа. Энэ Монголын төрд бүгссэн авилгал хээл ахуул ёс бус үйл ажиллагааг тасан зогсоохын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ийм хүмүүс эдгээр асуудлаар Монгол улсын тагнуулын ерөнхий газарт хандаж үндсэн хуулиар Монгол улсын тагнуулын тухай хуулиар хүлээсэн үүрэгт ажиллаа хийхийг шаардаж байна. Бид бол хараат бус шударга усны төлөө эх орон газар шорооны төлөө тэмцдэг төрийн бус байгууллагууд иргэний нийгэм шударга усны төлөө ажилладаг хүмүүсийг дэмждэг хамтран ажилладаг. Ийм одоо чөлөөт хуульчид, чөлөөт эдийн засагч нар байгаа гэдгийг товчхондоо хэлээд тагнуулын ерөнхий газарт одоо бид энэ шаардлага албан бичгээ хүргүүлж байна. Энэ бол Монголын 3.6 сая ард иргэдийн эрх ашигын үүднээс, шударга усны үүднээс, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын эрх ашигын үүднээс хандаж байгаа Монголын түүхэндх анх удаагийн томоохон арга хэмжээ гэдгийг онцгой хэлхийг хүсэж байна.